төрийн албаны одоо энэ тоог 220 мянган төрийн албан хаагч байна. Данхайлал гэж яриад идэг. Яг энэ дотроо ингээд ангилаад ялгаад ингээд үзэх юм бол нөгөө боловсролтод багш хүрэлцэхгүй. Эрүүл мэндэд нь совилогч хүрэлцэхгүй. Одоо нодлон энэ төсөв батлахад цагдаа тусгай байгууллагт нь бас оронтой дутуу гэдэг ингээд байгаад идэг. Иргэдэд ойлгуулахдаа бол ердөө 220 мянган том дарга байна. Бидний мөнгөөр эднэр л одоо тэжээгдэж гин гэдэг ийм мессежийг яваад шүү. Ийм ойлголтыг өгөөд шүү. Та нар энэ ангилал ялгаа юмнуудаа бас ялгаж салгаж үзээч. Тэгэхээр ингээд яг нарийн ухаад үзэх юм бол 220 мянган төрийн албан хаагчийн 21 мянган л одоо төрийн захиргааны албан хаагч гэж ийм л байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ч гэсэн төрийн албаны зөвлөл бол бас нэг жоохон тийм нэг энэ албаныхаа эрх ашигын төлөө бас нэг дуурдаг байхгүй бол одоо та нарыг юу гэж харж яах вэ гэхээр ердөө яам сайд нарын өмнө бол та нар хонь. Тэгээд нэг аймаг суманд очихороо ердөө тонгорог. Бүгдийн ердөө сэлэмтчих гээл. Сая хинтээ аймаг та нар зөвлөгөө хийсэл гэж байна. Төрийн албаны зөвлөлийн хүн төрийн албан хаагчийг дуудаж ирэл ус төрсөн юм ярьж гал тэг өөрөө загнуулаад гарсан байлээ л тэр нөхөр өөрөө. Өөчлөхгүйгээд. Тэгэхээр бүхэл бүтэн яам ингээд нүдэн дээр нь баахан үүрэг гүйцэтгэгч болоод ингээд ирэхэд төрийн албаны зөвлөлд угайл байж дээ. Тэгэхээр чин наадах чин төрийн албаны зөвлөлийн нэр хүнд гэдэг юм чин бас давхар байхгүй болох гэдэг шүү гэж би хэлэх гээд байна.